Гой. Амен. За өнөөдрийн Библийн ишлэлийг бүгдээр хамт уншицгаая. 1-р Коринт номын 8-р бүлгийг та бүхэнд эндээс дуудаж өгье. За. Дэлгэцэн дээр гарч байна уу те? За, шүтэнүүдэд өргөгдсөн тахилын тухайд гэвэл бид цөм мэдлэгтэй гэдгээ мэднэ. Мэдлэг ихэрхүүлдэг бол хайр босгодог. Хэрв хэн нэгэн өөрийгөө ямар ч зүйлийг мэддэг гэж боддог бол тэрээр мэдэх ёстойгоо мэдээгүй л байна. Хэн бурханд хайртай байна, тэр түүгээр танигдсан. Иймд шүтэнүүдэд өргөсөн юмсыг идэх талаар гэвэл энэ ертөнцийн дэх шүтэн гэгч нь юу ч биш. Бөгөөд ганцаас өөр бурхан байхгүйг бид мэднэ. Хэдийгээр тэнгэрт эсвэл газарт бурхад гэгдэгчд нь байдаг бөгөөд тиймээс олон бурхад ба олон эзэд байдаг гэдэгч бидний хувьд ганц бурхан эцэг байна. Бүх юм түүнээс гарсан бөгөөд бид түүний төлөө юм. Мөн ганц эзэн Есүс Христ байна. Бүх юм түүгээр агаад бид ч түүгээр байгаа юм аа. Харин энэ мэдлэг бүх хүнд байдаггүй ажээ. Зарим хүмүүс өнөө хүртэл шүтэн дассан учраас шүтэн дөргсөн дахил гэж бодож идснээр сул дорой мөс чанараа бозралдаг аж. Харин идэх юм биднийг бурханд ойртуулахгүй, бид идлээч дээрдэхгүй, идээгүй ч дордохгүй. Харин та нарын энэ эрх сул доройчуудад бүдрүүлэг болохгүй гэж болгоомжл. Мэдлэгтэй чамааг шүтэний сүмд идэж суухыг чинь хэн нэгэн харвал шүтэн дөргсөн юмсыг идий гэж түүний сул дорой мөс чанар нь зоригчих босуу. Иймд мэдлэгээс чинь болж сул дорой ах дүү чинь үргэж байна. Тэдний төлөө л Христ өгсөн юм шүү. Ийхүү ах дүүсийнхээ эсрэг нүглүүлдэж сул дорой мөс чанарыг нь шархлуулснараа чи Христийн эсрэг нүглүүлдэж байгаа юм. Тиймээс идэх юм ах дүүг минь бүдрүүлэл би ах дүүгээ бүдрүүлэхгүй тулд би хизээч дахин мах идэхгүй гэсэн. Амен. Амен. За өнөөдөр та бүхэндээ мэдлэг ба бас эзний гайхамшигтай хайр гэсэн сэдвэр өгье хуваалцъя. За тэгээд шулганы маань өнгө цүс үнэхээр гайхалтай харагдаж байна. Тэгээд гэгэн орсон байна. Тэгээ энэ дэр бас маш гоё байна. Тэгээд үйлчилсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Бүгдээрээ талархъя тийм ээ. Тэгээд эзэнд бүх алдарн байх болтугай. Тэгээд чуулган бол ер нь хамтын хүчээр. Тэгээд чуулганы нэр бас их ер нь их гоё санагддаг. Хамтын туяа. Хамтдаа бид туяарна, хамтдаа бид гэрэлтэн, хамтдаа бид бүхнийг одоо хийж чадна гэсэн ийм утга агуулга байгаа гэж би итгэж байгаа. Тэгэхээр чуулганы аливаа үйлчлэлд үргэлж хамтдаа хийдэг маань одоо үнэхээр гайхалтай. Сая илгээлт маань ч гэсэн хамт байж, хамтдаа явж, хамтдаа үйлчилсэн учраас эзэн гайхалтайгаар одоо ивэж ирээч. Амен. Тэгээ бидний эзэнд бүх магтаал, бүх талархал нь байх болтугай. Халелуя. Бүгдээ эзэн талархъя. Халелуя. За хоолоос ирвэнээд жоохон тийм зөөлх ярьж магадгүй. Зөөлөн ярил жоохон ундах гээд байж магадгүй тийм ээ. Хэрвээ ундах гээд байх юм бол та бүхэн чих мэхээ жоохон чимхэх тийм арга хэмжээ аваарэ гэж хүсэж байна. Өглөө өг нь гайг байсан. Тэгээ сая энэ дээр гараад ирсэн чинь хоолой жоохон сөөчлөө. За 1-р Коринт номын 8-р бүлэг дээр их олон зүйл ярьдаг. За энэ дээр ер нь бол ихэвчлэн хүмүүс нөгөө шүтэн дөргсөн идэ, шүтэн дөргсөн махны талаар ярьж байгаа гэж ер нь боддог. Тэгээд энэ талаар бас хүмүүс их үг дамжуулдаг, бас номлодог. Харин энд бас нэг чухал утга байгаа. Тэр маань юу вэ гэвэл бүгдээр хамт уншицгаая. 1-р ишлэлийг харъя. Шүтэнүүдэд өргөссөн дахилын тухайд гэвэл бид цөм мэдлэгтэй гэдгээ мэднэ. Мэдлэг ихэрхүүлдэг бол хайр босгодгоо гэсэн ийм гайхалтай үг байгаа. Тэгэхээр энэ Монгол хүмүүст бас их ойр байж болох юм. Ер нь бол уул авоонд хүмүүсийн бараг дургу хөргмээр идэ будаг хүмүүс барьдаг.
уул хангаадаа өргөдөг. Тэгээд тэр маань нөгөө сэтгэл нь уул хангаагаад эдэлж байгаа, шүтж байгаа, одоо аргадж байгаа тэр арга хэлбэр нь. Гэхдээ тэнд бас тэр мах байгаа, идэ байгаа. Одоо эдэний дээж одоо бүх зүйлээ өргөн барьж байгаа. Тавхтаа эдэгээ бариад одоо уул хангаадаа өргөл болгож байгаа. Тэгээд тэрийгэ дагаад одоо нөгөө байгаль дэлхийн одоо шувуу одоо ан амтнд хооллно гэдэг ингээд өргөчдөг. Тэгээд тэр нь заримдаа бас хог болдог. Одоо ийм бас нэг сул тал байгаа. Заримдаа тэр нь бол нөгөө тухайн хүндээ итгэл үнэмшил нь байгаад байгаа шүү дээ. Юу вэ гэвэл нь хамгийн сайныгаа одоо өргөчлөө. Тэгээд бидний амьдралд одоо уул хангаа байгаль дэлхийн маань сайн сайхнаа өгөх байхаа гэдэг юм. За нэг талдаа. Нөгөө талдаа ер нь баяр наадмын маш чухал хэсэг бол одоо идэ будаа байдаг шүү дээ. Одоо тэр тусмаа айлын ширээн дээр ер нь бол одоо баяр наадмаар заавал мах байх ёстой. Хоньны ууц байх ёстой. За зарим айлд бол өхрийн өвчүү тавьсан байдаг. Тэр өвчүү маань ер нь жоохон залуу одоо хүмүүс тавьдгаа гэж дээр үед ярьдаг байсан. Одоо бол хамаагүй болсон юм шиг байна. Ер нь аль боломжоор л одоо маха ингээд нэдэгээ тавиад ингээд баярлдаг. Ийм нөгөө уламжлалтай хүмүүсийн махны талаар ярил бас их сонирхолтой баг тий. Гэхдээ өнөөдөр би яг энэ одоо шүтэн дүргсэн эдэний талаар ярихаас илүүгээр ер нь мэддэг зүйл хүнийг ер нь ямар болгодог юм бэ гэдэг талаар бас хуваалцахыг хүсэж байгаа. Энэ 8 дугаар бүлэг дээр байгаа. Ер нь бол мэдлэг ихэрхүүлдэг бол хайр босгодог гэдэг энэ ишлэлийн утгыг илүү жоохон дэлгэрүүлж тайлбарламаар байна. Заримдаа хүмүүс тэгж ярьдаг шүү дээ. Энэ хүн одоо номын цагаан солиод тусчих гэж ярьдаг, тийм ээ. Тэгээ тэр хүн яасан бэ гэхээр ном их уншсан, их юм мэдсэн учраас жоохон солиотой болсон гэж ингэж нөгөө олон хүний донд ийм яриа байдаг. Тэгээд их юм уншснараа одоо жоохон оюун санаа жоохон өөр юм яриад байдаг гэж. Тэгээ хүүхэд байхад тийм яриа их сонсдог байлаа. Номын цагаан солиод тусчих гинлээ гэж ингэж хүмүүс нөгөө ам дамжиж ярьдаг. Тэгээ одоо бодохноо тэр хүмүүс нь илүү ухаантай хүмүүс байсан юм шиг. Илүү нөгөө ном уншиж, илүү одоо дэлхийн ертөнц рүү жоохон ойртож, илүү их юм мэдэж, тэгээ тэрийгэ ярихаар магадгүй хүмүүс тэр нь жоохон юм солиотой юм шиг сонсогддог. Бас байсан юм шиг. Тийм талтай. Нөгөө талдаа үнэхээр бас тийм одоо цагаан солиотой. Ягаад тэгэхээр дандаа юм нэг өндөр зэрэглэлийн юм ярьдаг. Тэрийг нь хүмүүс ойлгодгүй. Заримдаа бүр яг энэ хүний амьдрал дотор одоо байгаа нөхцлөөс ч бүр хальсан бүр итгэмээргүй зүйлч ярьдаг. Тэр нөгөө уншсан номонд нь байгаа жишээ нь. Тэгээ тэрийг ярихаар ийм солиотой юм гэж байх уу гэж ингэж хүмүүс боддог тийм ээ. Тэгэхээр мэдлэг гэдэг зүйл өөрөө хүнийг бас юм зяндарах болгодог шиг санагддаг. Ер нь зяндарах. Ягаад тэгэхээр сүүлийн үед бас энэ сошиал ертөнцөөр хүмүүс юм яриад байна. Тэгээ тэнд тэр нэг эмэгтэйгийн ярьсан зүйлийг би жоохон зугсаж татж байгаа шүү. Нэг жүжигчин эмэгтэй ярьсан байна. Бидний хүрээлэл гэж ярьсан. Тэгээ тэр хүн буруу ярьсан гэж би бодсон. Ягаад тэгэхээр хүмүүсийн хүрээлэл нэг л байх. Харин хүмүүс өөрсдөө мэдлэгээсээ болоод зяндарахдаг. Хүрээллийг бий болгодог. Өөрсдийнхөө ойлголтоос үндэслээд одоо миний зинда, чиний зинда, миний үе, чиний үе, миний давхраг гэж ингэж ярьдаг. Харин үүнийг юу гэж хэлмээр вэ гэхээр Бурхны доторх тийм үү? Бурхны дотор бүтээгдсэн хүмүүс бүгдээрээ бид нар бүгд адилхан. Биднэрт ямар ч зиндархал байхгүй. Биднэрт ямар ч одоо юу гэж ихийг мэдснээрээ тийм би илэг мэдснээрээ би чамааг дээрээс харна гэж ингэж энэ буруу. Яг тэгэхээр Библиэлд ийм зүйл ерөөсөө байхгүй. Харин Библийн үг юу гэж чи хэрвээ дээр байхыг хүсвэл юу вэ? Чи хамгийн доор бай гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр яг энэ Бурхны үг бол эсэргэр. Тэр зяндархлыг тэр үе давхаргуудыг ер нь бол нураахыг хүсдэг. Хүн болгон юу? Адилхан.
Бурхны бүтээл хүн болгон яг тэнцүү. Бурхан бүх хүмүүсийг яг нэг нүдээр хардаг. Бүгдийг адилхан гэж хардаг. Харин хүмүүс мэдлэгээсээ болоод өөрийнхөө амьдрдаг нөхцөл байдлаасаа болоод одоо тухайн орчин нөхцлөөсөө болоод ингэж хувааж эхэлдэг. Тэгээд заримдаа хүмүүс ярьдаг. Чи миний зиндаанд хүрэх хараахан болоогүй. Би чамтай ярьдаг нь биш. Би чамтай ярьж тэгж жижигэрч доор орж те чиний одоо энэ амьдралын нөхцөл байдалд очих тийм өчүүхэн амьтан би биш. Гэж ингэж зэндархдаг. Зарим хүмүүс нь яг үүндээ итгэсэн байдаг. Юу гэхээр дээшээ хардаг. Би яаж тэнд хүрэх юм бэ? Би яаж тэр дээр байгаа тэр хүмүүсийн зэндаанд очиж амьдрах юм бэ? Гэж ингэж зарим нь хүртэл зарим хүмүүс доороос дээшээ хардаг. Харин зарим хүмүүс нь эвлэрдэг. Би өөрөөр амьдрна. Тэр дээр байгаа, тэр доор байгаа, тэр дунд байгаа тэр хүмүүс надад ерөөсө бадгүй. Би өөрөөр амьдрна. Тэгэхээр мэдлэгээс болоод хүмүүс өөрсдөө давхаргаа үүсгэдэг. Мэдсэн зүйлээсээ болоод хүмүүс өөрийнхөө зяндархлыг бий болгодог. Харин Бурхан үүнийг үгүйсгэсэн. Бурхан үүнийг хэрэггүй гэж үзсэн. Юу гэхээр Есүс өөрөө энэ дэлхийд ирэхдээ бүр доор ирсэн шүү дээ. Бурхан өөрөө хаана ирсэн юм бэ? Малын дэвшинд төрсөн бяцхан хүү гэж бид нар магтандуулдаг шүү дээ, тийм ээ. Тэгээд Есүс төрөх гэсэн чинь хонох газар олдсонгүй гэж ярьдаг. Тэгэхээр энэ утга нь юуг илэрхийлж байгаа вэ? Энэ зяндархлыг ер нь бол байхгүй болгосон гэдэг утгатай. Бурхан өөрөө ирэнгүүтээ би тэр Ромын хааны өргөнд надад бүр тусдаа тэр хааны яг эндрийнх нь одоо сентинийхэн дээр надад өрөө засан шүү. Би яг тэнд төрнө. Тэгэхээр эзэн Бурхан ингэж ер нь зяндархаагүй. Тэгэхээр Бурханы хүсэл юу вэ? Бурханы хүсэлд хүн бүхэн адилхан. Бурханы хүсэлд хүн бүхэн тэнцүү харагддаг. Харин арамсалтай нь өнөөдөр итгэгч хүмүүс бид нар бас яг ингэж зяндархдаг. Өнөөдөр энэ ишлэл дээр мах идсэн талаар ярьж байгаа. Шүтэн дөргсөн махыг хин нэгэн идээ сууж байгааг, сүмд идээ сууж байгааг харахад хин нэгэн сул дорой нь хараад бүдрэх талаар ярьж байгаа, тийм ээ? Паул яг үүнийг ярьсан. Тэ чи мэддгээр ингээд зяндархаж болохгүй гэдгийг ярьж байна. Чи мэддгээр ингээд энэ маханд одоо ямар ч гэм нүгэл байхгүй. Харин яг тэр махыг юу вэ? Энэ шүтэн дөргсөн учраас би үүнийг идвэл бузардч магадгүй. Бохирдч магадгүй. Би шүтэнтэй холбогдчих магадгүй гэж бодож ингэж хөрхийн шаналж явж байгаа хүний хажууд нөгөө мэдлэгтэй нэг нь өөрийнхөө мэдлэгээр тэр мэдлэггүй нэг нэ, тэр сул дорой нэг нэ, тэр мэдж яваа, таньж яваа нэг нэ яах вэ? Бүдрүүлж байгаа талаар ярьж байгаа. Тийм учраас Паул хамгийн сүүлийн ишлэл дээр юу гэж хэлсэн бэ? Тиймээс идэх юм ах дүүг минь бүдрүүлээд байвал гэсэн үг шүү дээ, тийм ээ? Би Паул магадгүй энэ ишлэлээр заримдаа тэр махыг иддэг байсан. Талаар ярьж байгаа. Тэгэд намайг идээ сууж байгааг харахад хин нэгэн бүдэрчээвэл би энэ махыг яах вэ? Би цаашид идэхгүй гэж хэлж байгаа. Би цаашид энэ махыг идэхгүй. Юу вэ гэвэл би мэдлэгээсээ болж, мэдж байгаа зүйлээсээ болж хин нэгнийг Бурхны үн цэнтэй хин нэгнийг би бүдрүүлж байгаа бол би үүнийг болно гэж. Тэгэхээр Паул энд хэлснээр магадгүй цаашид мах идэг баг. Паул зүгээр нөгөө ам халаад тоглож яриаг баг. Паул шүү дээ. Саул байсан. Тэгээд Паул болсон Паул шүү дээ. Гэхдээ Паул энэ үгийг хэлээд үүнээс хойш магадгүй Паул мах идэг баг. Учир нь юу вэ гэхээр шүтэн дүргсэн мах маш их байдаг байсан талаар. Коринт бол маш баян хот гэж би өмнө та бүхэнд бас хуваалцажсэн. Маш их шүтэнтэй хот. Тэгээд мэдээж тэр дахлын мах яадаг байсан бэхээр тал нь тагалдаа очоод тал нь зарагдахаар явдаг байсан. Зах руу. Тэгээд хүмүүс харин махаа зарахтаа энэ бол дахил дүргсэн мах шүү гэж зардаг. Бас их тийм хүн чанартай байгаа шүү. Юу вэ гэхээр одоо заримдаа
Монгол хүмүүс чинь бас айгүй тийм залтай шүү дээ. Бид бас их залтай юм шиг байгаа шүү. Наачаас янзын дарган мах гэл. Тэгэл гэртээ авчраад үзэхээр энэ ч одоо дотор нь юу хийсэн юм бэ те? Баахан өөхсүүл, баахан баг ясч хийсэн баг шиг тийм. Тэгээ нэг өнгөцхөн ингээд нэг жоохон мах бүрээд ингээд занаачаас гоё шүү. Наадхаа л ав гэд. Тэгээ тэрэнд нь итгэхэд аваад очдөг байдгүй. Очингууд ингээд юу хийцэн бэ те? Бараг тэр муудцсан сүүл мүүлний хог, өөхний хог, баахан махны хальс мас солиод хийцэн ч байх шиг тийм. Тэгэхээр яг ингэж зах дээр хүмүүс маха зарахтаа маш идэвхжтэй байсан. Юу вэ? Энэ шүтэн дүргсэн мах шүү. Харин сонголтоор чи энийг авч идүүлээд идэхгүй бол битгий дээр. Тэгэхээр яг үндэ энэ мах зардаг хүмүүс нь илүү тэр махыг идэж сууж байгаа хүнээс илүү бас итгэмжтэй байгаа юм шиг харагдаж байна. Яг шударгаар тийм ээ. Наа чин шүтэн дүргсэн мах. Тийм учраас чи энийг өөрөө мэдэд аваад иднэ. Наа чин зүгээр гэвэл чи аваад идэ. Харин зүгээр биш гэж бодож ивэл наа чин шүтэн дүргсэн мах. Чи мэс чанарынхаа үүднээс энийг битгий авч идэрэй гэж. За бүгдээ харъя. Хэрв хэн нэгэн өөрийгөө ямар ч зүйлийг мэддэг хоёрдугаар шилтээр мэддэг гэж боддог бол тэрээр мэдэх ёстойгоо мэдээгүй л байна. Тэгэхээр хамгийн гол төөрөгдөл энд байна. Заримдаа бид нар сүм дээрээд олон жил болсныхаа дараа бүгдийг мэдлээ гэж боддог. Би бүгдийг мэдчихлээ гэж боддог. Би ер нь гэгэрээд тах шиг байна. Би ер нь нэг л залбирал маань хүчтэй болоод ер нь нэг эзэн надтай илүү ойрхон байгаад тах шиг байна. Тэгээд миний залбирсан залбирал эзэн маш ойрхон хариулаад би ер нь жоохон өндөрт бас энэ хажууд байгаа хүмүүсийн хажууд би бас зяндархлаар арай өндөрт байгаад тах шүү. Гэж ингэж бид нар бодох гэдэг. Харин Паул энд хэлж байна. Чи мэдэх ёстойгоо мэдээгүй шүү нөхөр минь. Хэрвээ чи хэн нэг чин сэтгэлээс хайрлаж чадахгүй бол чиний нам мэдлэг чинь юу? Хэрэггүй. Наа мэдлэг чи юу ч биш. Чи над жоохон мэдсэн мэдлэгээрээ ихэрхэд хин нэг бүдрүүлж байгаа бол чи бол бараг чи над үйлчлэлээ өг. Зүгээр эхнээс нь эхэлчихэ. Чи буруу ойлгоцсон байна. Тэгэхээр дахиад уншъя бүгд. Хоёрдугаар эшлэл. Хэрв хэн нэгэн өөрийгөө ямар ч зүйлийг мэддэг гэж боддог бол тэрээр мэдэх ёстойгоо мэдээгүй байна. Өнөөдөр бид нар Библийг мэддэг гэж зарим нь бодож байгаа. Харамсалтай нь Библийг мэддэг гэдгээр хүмүүс их жоохон дээрлэхэд идэг. Чи юу? Бараг тэр харцаараа дээрлэхэд идэг. Чи юу? Би энэ Библийг бүр 20 удаа уншсан. Чи нэг ч удаа уншаагүй чи миний өдөөс юу ярина? Чи юу юм? Бараг ингэж харцаараа ингээд үйл хөдлөлөөр хандлагаараа бид нар ингэж ярих гэдэг. Харин Паул өнөөдөр энэ 8 дахь бүлэг дээр яг үүнийг илүү чухалчилж байгаа. Тэр эдсэн махандаа биш. Тэр махыг идэд хэн нэгэн бүдэрч байгаадаа биш. Юу вэ? Яг энэ нэг юм ихэрхүү. Мэдлэгээсээ болж энэ нэг тийм бардам. Мэдлэгээсээ болж хэн нэг бүр ингээд шалтан ортол унгааж байгаа энэ байдал чинь буруу шүү. Тийм учраас Паул өөрөө шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Миний үйлдэл хэрвээ хэн нэгнийг бүдрүүлж ивэл би мах идэхгүй. Тэгэхээр Паул хэнийг бодсон? Ер нь бол Христэд итгэдэг хүмүүс эцсээ хүртэл бусдыг бодохын төлөө амьдрдаг юм шиг байгаа юм. Библи яг тэгж л ярьдаг. Эцсээ хүртэл шүү. Түүнээс өөрийгөө бодоод би энд байснараа нэг аятайхан болчих юм шиг байна. Өөрийгөө бодоод, өөрийгөө бордоод, миний төлөө залбирааш, миний төлөө үйлчлээж, миний төлөө сайхан хоол унд хийж өгөөш, миний төлөө наа сандлаа янзал, миний төлөө энэ шалыг гоё болгосон байна. Энэ дээр яасан гоё болсон. Энэ миний төлөө гэж ингэж бодвол энэ тийм үү? Энэ сайн ойлголт биш. Юм шиг байна. Цааш нь бүгдээрээ харъя. Хэдүүл уншъя. За. Хэн бурханд хайртай байна? Тэр түүгээр танигдсан. 4-р эшлэл. Иймд шүтэнүүдэд өргөсөн юмсыг идэх талаар гэвэл энэ ертөнцийн шүтэн гэгч нь юу ч биш. Бөгөөд ганцаас өөр бурхан байхгүйг би мэднэ. Энийг мэдсэн хүн шүтэн дүргсэн мах бол юу ч биш гэж ойлгосон. Ганц л бурхан байгаа. Тэр шүтэн дүргсэн мах юу юм? Тэр бол зүгээр идэл тийм үү? Гарна. Тэр махыг эдсэн ч яалаа, идэгүй ч яалаа. Тэр надад наалдахгүй гэж яг энийг мэдсэн хүн тийм шийдвэртэй байх. Харин яг тэр шийдвэрийг нь харсан нөгөө өсөж яваа, мэдлэгээр боожж яваа, мэдэх гэж яваа. Тийм ээ? Энэ хүмүүс нь юу вэ? Заримдаа
шүтэнээс айж. Заримдаа тэр шүтэнээс энэ шүтэн дүргсэн бол надад муу юм тохиолдож байна. Шүтэн дүргсэн мах юм чи энэ бузар байгаа. Энэ гидсэнд ороод баг түрүү Азагийн ярьдагчлан хоолоо идэд нөгөө гидс жоох өвдлөө гэдэг шиг энийг идчихвэл гидс өвдөд баг энэ бие махбодод өвчин болчихвол яана. Яг үнэндээ чуулганд ийм итгэлтэй, ийм бодолтой, ийм өсөж яваа хүмүүс олон байгаа шүү. Харин мэдлэгтэй нэг Паул хэлж байна. Чи мэдэж болноо. Гэхдээ чи мэдэх гэж яваа нэгнийхээ тийм үү өргөс битгий болоо. Хатгуур нь битгий болоо. Замд нь битгий тэглүүр болоо. Заримдаа бараг хүмүүс хүчээр те миний өрхөнд яг орох гэж байна. Ингэж боддог хүн байхгүй л да. Гэхдээ би жоохон гэтрүүлж байгаа шүү. За миний өрхөнд яг орлоо. Заашгүй. Унаа давлаа. Заашгүй. Чи мэдэхгүй байна да хөрхий. Мэдээгүй л байна. Болоогүй л байна. Яг миний хэлснээр мэдэхгүй явж байгаад бүдэрчлээ. Заашгүй. Ингэж бодохгүй л байх. Гэхдээ мэдлэг нь хэтрүүл ингэж магтгүй юм. Магтуусаа. Мэдлэг нь хэтрүүл бүр өнөөс цаашаа явж магтгүй. Амен. Амен. Халелуя. Тэгэхээр бидний мэдсэн багахан мэдлэг таныг бас бүрэн авралт хүрэхгүй нь биш үү? Бидний мэдсэн жоохон мэдлэг зүгээр бидний үйлчлэлд хэрэг болох зэвсэг. Хэн нэгнийг босгон байгуулахын тулд чиглүүлэх мэдлэг. Өөрийгөө бас буруу замаас сайн зам руу чиглүүлэхийн тулд авсан мэдлэг. Гэр бүлээ авралт хүрэхийн тулд бэлтгэгдсэн мэдлэг. Харин энэ мэдлэг нь хэн нэгнийг бүдрүүлэхийн төлөө байвал та эзний өмнө гимшээсэй гэж хэлмээр байна. Амен. Заримдаа бид нар мэдлэгээ өөрийнхөө зан аран шинтаа нийлүүлцдэг. Холчдөг. Тэгээд бурхан яг ингэдэг юм шиг тэр зан характераараа ярьдаг. Та бүхэн бодороо энэ маш амар. Энэ маш их хохирлын амсуулан танд бүр. Тэгэхээр та мэдсэн мэдлэгээ мэдээгүй шүү дээ. Өөрийнхөө нөгөө дутагдал араагшинтаа ингээ холиод бурхны мэдлэгийг холжуул тэр чинь хоорондоо холилдоод юу болох вэ? Аимшигтай зэвсэг болж гарч ирж магадгүй байна шүү дээ. Тэгээд тэрийг энэ бол бурхны мэдлэг гээл завчаад байдаг. Гээл хатгаад байдаг. Ташуурдаад байдаг. Гэтэл яг үүндээ энэнд чинь оногдож байгаа хүмүүс маш их өвдөж байгаа. Маш их шаналж байгаа, маш их шархалж байгаа. Тэгээ магадгүй заримдаа чуулганыг үзен ядсан байдаг шүү дээ. Үл итгэгч хүмүүс. Хинээс болоод? Хаанаас болоод? Тэр зүгээр газраас ургаж ирээд чуулганыг үзен ядсан хэрэг биш шүү дээ. Гэнт тэнгэрээс орж ирээд гэнт толгоор нэг юм орж ирэнгүүтээ чуулган чинь дэми юм байна гэж бодоагүй. Хинээс гэж. Хинээс гэж та бодож байна. Танаас болсон шүү. Танаас болж байгаа шүү. Надаас болж байгаа шүү. Биднээс болж байгаа шүү. Бидний энэ жижигхэн мэдлэг ингэж хүмүүсийг бүдрүүлдэг байх нь шүү хатас. Амен. Амен. Халелуя. Цааш нь харъя бүгдээрээ. За 6 дугаар ишлэлээр ингэж байгаа. Бидний хувьд ганц бурхан эцэг байна. Бүх юм түүнээс гарсан бөгөөд бид түүний төлөө юм. Мөн ганц эзэн Есүс Христ байна. Бүх юм түүгээр хагаад бид ч түүгээр байгаа юм аа. 7 дугаар ишлэлийг хамт уншъя. Харин энэ мэдлэг бүх хүнд байдаггүй ачаа. Зарим хүмүүс өнөө хүртэл шүтэн дассан учраас шүтэн дүргсэн дахил гэж бодож идснээр сул дорой мөс чанараа бузралдаг байна гэж. Тэгэхээр энэ их хурц юм хэлж байгаа юм Паул. Яагаад тэгэхээр тэрийг идснээр тэр хүн өөрөө ингээ бохирдоод байгаа юм. Тэр сул дорой хүн улам ингээд бохирдоод бузралагдаад байгаа гэж хэлсэн бүр. Тэгэхээр энэ нь зүгээр нэг яриад өнгөрөх зүйл бас биш байгаа. Энэ айгүй хурц юм байгаа байхгүй юу? Маш эдрээтэй юм байна. Яг үүнтэй адилхан заримдаа бид нар бурхныг мэдэх мэдлэгээсээ болоод тийм үү? Буруу мэдснээсээ болоод бид нар бохирлогддог. Бузралагддаг. Бохирдсон байдаг. Тэр өчүүхэн мэдлэгээ өсгөж чадахгүй байжгаад тийм үү? Яг тэр өчүүхэн ойлголтон дээр нь илүү тэр гимнүгэлтэй нөхцөл байдал нь дараад тэгээд тэрийг бүр жоохон бадамлаад асах гэжсэн чинь тэрийг нь бөхөө. Тэгээ бүр бохирлогдоод явдаг. Бүр замаа заалгаад бүр явж өгдөг.
сонирхолтой нь чуулганд үйлчилж байгаад итгэлээ орхисон хүн бүр ундаг. Та бүхэн анзаараарай. Эзэнд итгэж явж байгаад итгэлээ орхисон хүн бүр шийтцсэн байдаг. Бүр зүгээр яг нийгэмдэр зүгээр сайхан амьдраад итгэл үнэмшлээ яг өөрийнхөө шүтээнд одоо юу гэдгийг өөрийнхөө үнэлэмжээр ингэ явж байгаа хүмүүсээс бүр 7 дор болцсон явж байна. Бүр шийтцсэн явж байна. Тэм учраас ах дүүсээ. Өнөөдөр бид нар жоохон мэдсэн мэдлэгээ юугаар баяжуулъя гэж өнөөдөр хэлсэн бэ Паул? Хайраар. Хайраар шүү. Зөвхөн хайраар. Тэгэхээр 1-р Коринт 13:13 дугаар шүү. Энэ ишлэгийг бид нар заавал мэдэх ёстой. Идүүгээ итгэл найдвар хайр гурав үлддэг хамгийн агуу нь юу вэ? Хайр. Итгэл, найдвар, хайр гурав. Энэ гурав ер нь мөнхөд үлднэ гэж хэлж байгаа. Гэхдээ энэ гурваагаа эренбэлэх юм бол хамгийн агуу нь хайр юм а гэж хэлж байгаа. Мэдлэг алга болно гэж хэлсэн шүү. Энэ ертөнцийн байгаа нөхцөл байдал бүгд устан үгүй болно, арчигд нь алга болно. Харин итгэл, найдвар, хайр гурав л үлдэнэ. Гэхдээ энэ гурвынх нь хамгийн агуу нь хайр юм а гэж. Тэгэхээр өнөөдөр бид нар мэдсэн мэдлэгээ хайраар бордъё. Хайраар тийжээ яах тус. Хайраар дитгий. Тэгвэл та эзний хүссэн тэр гайхалтай итгэлийн хүн байж чаднаа. Амен. Амен. Тэр жоохон өөрийн сул дутагдал тэр мэдлэгийг битгий нэмээрээ. Энэ хамгийн аюултай. Би мэддэг гэж битгий бардамнаараа. Би чаддаг гэж та бүхэн битгий бардамнаараа гэж хэлмээр. Би мэдэхгүй байгаа. Би чадахгүй байгаа. Би хичээж яваа. Би нүгэлтэн байна гэж та бүхэн хэлдэг байгаасаа гэж хүсв. Амен. Би бүр өчүүхэн сул дорой гим нүгэлтэн байна. Би чамаас 7 дор нэгэн байна. Би тийм үү эзний өмнө эзэн таалагдахаар явж байгаа өчүүхэн нэгэн байна гэж та бүхэн тунхагладаг байгаасаа гэж. Харин би мэдсэн. Та энэ хаалгыг саваал би мэднэ. Чи юугаа мэддэг юм? Тэгээ бараг туй. Нөгөө хараагшин дээрээ нөгөө жоохон мэдлэг нэмж шүү дээ. Энэ ямар муухай харагдаж байна тийм ээ? Амен. Халелуя. Өнөөдөр жоохон баярын дараа жоохон ийм гоё одоо хүмүүс жоохон сэргсэн сэргээгүй бид нар. Энэ жоохон хэцүү байна тийм ээ. Жоохон баярлал байжсэн чи тэр баяр дээр нь мачи гээл ингээл бид нарыг дарамтлаад лах айгүй хэцүү байна. Заашгүй эдгээр одоо баярлж байгаа хооронд нь гэлс наатахыг хийгээд жоохон үнийг нэмэд үг гэл ингээд жоохон хэцүү байна тийм ээ. ертөнцийн мэдлэг ер нь их хурц улсан шиг санагдчих. Харин өнөөдөр Христэд итгэх итгэлдээ бид өнөөдөр даруй байцгаая. Мэдлэгдээ бүр даруй байцгаая гэж би та бүхнээ уриалмаар байна. Бүр шалаар нэг бай. Амен уу? Би энэ шалыг нэг сайхан угаамаар санагдаж байна. Надад нэг цаг өгөөч би угаая нэр. Би яг үннээсээ ярьж байгаа шүү. Хинээс зөвшөөрөл авах уу? Нарагчаас авах уу? Яах юм бэ гэж бодож ирв. Үгүй би цэвэрлээ. Энэ сайхан цэвэрхэн шалыг би угаадаг байсан. Би чуулганы шалыг мөлхөөд угаадаг байсан. Тэгээ тэр эзэн таалагдсан гэж би итгэдэг. Энэ миний сүсэг байна шүү дээ. Итгэл байна. Тийм учраас би сүүлийн үед ер нь нэг мөлхөд шал угаасангүй. Одоо нэг угаах болсон байх гэж бодож байна. За тэгээ нараагчаас цаг авна. Би 4 дахь өдөр ирдэг юм чинь 4 дахь өдрөөс янз янз гоё цэвэрлээ дэх үү. За баярлалаа. Би яг бүр дөрөв хүлэлж байгаа дугаана. Нэр алчуур малчуур бүх юм бэлэн байгаа байх гэж бодож байна. Энэ яаж байгаа гэхээр би өөртөө хэлж штэ. Би их мэдснээр их мэдж байгаа гэж бардамнах вэ. Жохон доошлие гэж бодож байна. Тэ өөрөө. Тэгээд ингээ угаагаад эзэнтэй ярилцаад эзэн минь надад бардам юм юу байна? Надад ихэрхүү юм юу байна? Энэ сандлыг өнгөлөе. Одоо тэрийг угаая. Та намайг өршөө гэж ингэж бас хэлмээр байна. Амен. Энэ зүгээр жижигхэн нэг үйлдэл юм шиг боловч энэ бас их том одоо юу вэ? Даруусал гэж би бодож шүү. Яг үүнтэй адилхан та бүхэн бас ингэж хийгээсэй гэж хүсэж байна. Амен. Зүгээр гэртээ жоохон үгэнд орохгүй байгаа хөөхтийг барьж авангууд чи наа суу. Алуу.
Аль унаа хүлээч нэг уугаагаад юу яах гэж байгаа юм бэ өвөө, яах гэж байгаа юм бэ эмээ, яах гэж байгаа юм бэ ээж аава, ийм юм байж болохгүй штэ гэл ингээл. Зүгээр бид нар ингэж чуулган дээр бид нар хүмүүсийн хүлээг угаагаад энэ бас их сонин шүү. Заримдаа бидний мэдлэг айгүй тийм удахгүй юм шиг санагддаг шүү. Тэгэл чуулган дээр ингээл хүмүүсийн хүлээг угаагаад уйлж дуулаад ингээл залбираал тэр хүний төлөө бүр чин сэтгэлээс залбир. Энэ сайн итгэл мөн. Гэхдээ яг үүнийг хаана хийх ёстой гэж гэртээ хийе яах вэ? Бүр хайртай хүний бүр хөлийн татж байгаа тийм ээ? Угай. Тэг яаж байгаа юм чи ийм юм байж болохгүй штэ. Юу гэсэн үг юм бэ өвөө? Ингэж болохгүй гэл. Хэрвээ ач цай чин тэгвэл бүр өвөө яаж байгаа юм бэ болохгүй штэ. Зүгээр мэнэ хөө. Тэгээд бүр тэрэн дээр нь үнс бүр хөлийн үнсэл өндөрлөл энэ ямар сайхан юм. Тэр хүүхд бүр уйлж дуулж уярж хайлах тэр боломж тэнд харагдчихэж штэ. Амен. Тэгэхээр бид нар чуулган дээр мэдсэн мэдлэгээ тэр үйл итгэгч нар руу хандуулцгаая яах вэ? Амен. Мянга авсан юм юу вэ? Сүүлдээ үнс хинэг болно шүү. Харин яг тэр хэрэгтэй байгаа хүнрүү нь бүгдээрээ алгацгаая. Очи. Тэр жоохон мэдлэгээ бүгдээрээ хайр дотор жоохон бордъё. Тэтгэе. Тэжээ. Тэгээ хайртай шүү миний хүүгээл дохон дээр нь үнсчээснэ. Нэг удаа үйлдэлээр үзүүлж харуулъя л та тийм ээ. Энд одоо нөгөө хүүхдүүд нь байж байгаа. За жоохон шипи алдчихлаа. Бүр ховчилж хэлсэн бол бас гоё байлаа тийм ээ. Жишээ нь одоо манай хөөрхөн бөмбөрчиг хөө тэнд сууж байна тийм. Манай азаа байна. Тийм. Ер нь ингээд одоо чуулганд ингээ өр хүүхдүүдтэйгээ хамт явж байгаа энэ их үнэхээр бас сайхан ерөөл байна. Амен. Энэ бүр онцгой сайхан ерөөл. Амен. Тэгээ энд сууж байгаа бүх хүмүүсийг ерөөмөр. Та бүхэн гэр бүлээрээ эзэнд ирэх болтугай. Тэгээд та бүхний мэдсэн мэдлэг үнэхээр хайр дотор цэцэглэх болтугай. Тэгээ үр жимсэн дүүрэх болтугай гэж ерөө. Амен. За цаашаа явъя гэдүүлээ. За 7 дугаар эшлэл. Харин энэ мэдлэг бүх хүнд байдаггүй. Баттгая тийм ээ. Зарим хүмүүс өнөөг хүртэл шүтээнд дассан учраас шүтээнд өргөсөн дахил гэж бодож эзэснээр сул дорой мөс чанараа бузралдаг. Энэ дээр дахин нэгэн удаа сануул. Та жоохон мэдсэн мэдлэгтэй. Тийм үү? Хэрвээ эзнээс ирэх хайрыг нэмж чадахгүй бол бохирлогдох вэ? Бузралгадах вэ? Тэр жоохон ойлголт чинь бүр буруу зам руу та бүхнийг хөтлөх вэ? Үүний төлөө та бүхэн залбираасаа ихч хүсэж байна. Амен үү? Амен. Цаашаа явъя бүгдээрээ. За харин идэх юм биднийг бурханд ойртуулахгүй. Бид идлээч дээрдэхгүй, идээгүйч дортохгүй. Паул ер нь учрыг энд хэлж байгаа. 8 дугаар ишлэл дээр хэлж байгаа. Ер нь бол нөгөө мэдлэг дотроо энийг баттгаж штэ. Ер нь бол идлээч дээрдэхгүй, идээгүйч дээрдэхгүй. Тэр эдсэн юмөр нь хүнд ямар ч нөлөө байхгүй. Өөрөө яг энэ мэдлэгээ баттгаж байна. Гэхдээ гэж хамгийн сүүлд хэлсэн шүү. Гэхдээ би хэрвээ тэр хүнийг бүдрүүлж ивэл би мах идэхгүй гэж хэлж байгаа. За цааш нь харъя гэдүүлээ. Харин та нарын энэ эрх сул дороочуудад бүдрүүлэг болох үе гэж болгоомжл. Мэдлэгтэй чамайг шүтээний сүмд идэж суухыг чинь хэн нэгэн харвал шүтээнд өргөсөн юмсыг идий гэж түүний сул дорой мөс чанар зоригч босуу. Иймд мэдлэгээс чинь болж сул дорой ах トゥ чинь өргөдөж байна. Тэдний төлөө Христ өгсөн юм шүү. Паул гол утга нь энэ л гэж хэлж байна. Христ хэний төлөө өгсөн юм? Бидний төлөө. Тэр сул дорой хүмүүсийн төлөө л өгсөн юм шүү дээ. Харин тэр нөхцөл байдлыг нь чи эвдээд жоохон мэдсэн мэдлэгээрээ битгий бусдыг бүдрүүлээ. Хэрвээ бүдрүүлээ чиний энэ хандлага, чиний үйлдэл хин нэгний бүдрүүлж байвал тэр үйлдэлээ яг уу хазаарл хор багсаг тэр хүмүүсийн төлөө. Дараа нь уншия бүгдээрээ. За 11. Иймд мэдлэгээс чинь болж сул дорой ах トゥ чинь өргөдөж байна. Тэдний төлөө Христ өгсөн юм шүү. Ийхүү ах トゥ сийнхээ эсрэг нүгэл үлдэж сул дорой мөс чанарыг нь шархлуулснараа чи Христийн эсрэг нүгэл үлдэж байгаа юм аа. 12 дугаар ишлэл дээр хэний төлөө нүгэл үлдэж вэ? Хэний эсрэг вэ? Христийн эсрэг шүү гэж. Энэ үгийг уншвал их тийм нэлийн хурц үг байгаа. Ийхүү ах トゥ сийнхээ эсрэг нүгэл үлдэж сул дорой мөс чанарыг шархлуулснараа чи тэр хүний эсрэг биш шүү. Христийн эсрэг нүгэл үлдэж байгаа юм аа гэж.
Бид хэн нэгнийг бүдрүүлж байвал хэний эсрэг юм хийж байна? Христийн эсрэг. Бурхны эсрэг юм хийж байгаа. Та бүхэн яг гимших зүйл байгаа бол гимшээсэй гэж хүсэж байна. Та яг одоо энд хэн нэгнийг үзэн ядаад хэн нэгнийг хүлээн зөвшөөрч чадахгүй сууж байгаа бол яг энэ залбирлын цагтаар тэр хүмүүсийг тавьж явуулаасаа гэж хүсэж байна. Хэрвээ тавьж явуулж чадахгүй бол та Христийн эсрэг нүгэл үлдэж байна. Та өнөөдөр гэр бүлд байгаа хайртай хүмүүсээ заримыг нь үзэн ядаад, заримыг нь ялгуурлаад, заримыг нь гадуурхаад, заримыг нь хайрлаад, тийм ээ? Заримд нь муухай үг шидэд, заримд нь сайхан үг шидэд та мэдлэгээр яг ингэж явж байгаа бол тийм үү? Өнөөдөр хэлж байна. Та хэний эсрэг үү? Христийн эсрэг нүгэл үлдэж байгаа гэж хэлж байна. Тэр хүмүүсийг бүдрүүлж байгаа явдал биш шүү. Тэр хүмүүсийг зовоож байгаа явдал биш. Та Бурхны эсрэг нүгэл үлдэж байна гэж хэлж байна. Амен. Та жоохон мэдсэн мэдлэгээр хэн нэгнийг бүдрүүлж байгаа бол хэний эсрэг үү? Есүс Христийн эсрэг нүгэл үлдэж байна гэж хэлж байна. Хүн байгаа газар зөрчил байдаг ер нь. Хүн амьд байгаа, олон хүн байгаа газар зөрчил бүр их байдаг. Жишээ нь одоо өнөөдөр чуулган дээр зөрчил байгаа юу? Байгаа. Хоорондоо ярьдгүй хүмүүс байгаа юу? Байгаа. Худлаа инээчгээл тэгэл ингээл явж байгаа хүмүүс байгаа. Харин тэр хүмүүст хэлмээр байна. Тэр зангаа одоо хай. Тэгээ шууд очиод уучлалтгоо. Эсвэл залбир би чамайг яг ингэж бодож байсан уучлаарай. Тэгвэл та зүгээр таны магнан дээрээс зүгээр нар гээгээл ирнэ гэж би бүр итгэж. Энэ бурханд тааламжтай. Амен. Харин нэг тийшээ харж нэмсгэлж байгаа нөгөө тийшээ харж ширвчгээл тийм ээ. Ингээд явж байгаа бол энд маш том асуулт байна. Юу вэ? Христийн эсрэг та нүгэл үлдэж байгаа шүү. Та жоохон мэдсэн мэдлэг чинь таныг бүдрүүлж шүү гэж сануулж байна. Амен ахтусаа. Амен. 13-ыг бүгдөө чангаар уншия. Тиймээс идэх юм ах トゥ минь бүдрүүлбэл ах トゥ гоо бүдрүүлэхгүй тулд би хизээж дахин мах идэхгүй. Энэ дээр жоохон муу зуршилтай хүмүүс байгаа бол би хэлмээр байна. Тэр муу зуршил чинь хин нэгнийг бүдрүүлж байна. Тэгвэл яах вэ? Түүнийг яг Паулын хэлсэнчлэн болоо. Болцгоё. Амен. Эзэн тусалнаа. Харин тэр муу зуршил чинь таныг ч зовоогоод, бусдыг ч зовоогоод тийм ээ. Тэгээ та тэрэндээ ялагдж байгаа бол бүр сул дороогийн сул дороо өчүүхний өчүүхэн хүн байна. Харин эзэн юу гэж хэлнэ гэж? Би чамд тусалнаа. Чи наад асуудлаа хаяач. Маш олон хүмүүсээр дамжуулж магадгүй хэлсэн баг. Бүр зүрх сэтгэлд чинь бүр шивнсэн баг. Чи наадхаа оргичвол чи бүр гоё болох гээд байна гэж хэлсэн баг. Амен үү? Тэгвэл тийм дуу хоолой сонссон бол битгий бүл хэрэгсээр шууд аваад, шууд татаад за би хийнэ. Та надад туслаач гэд өвдөг сөхрөн эзний өмнө та бүхний залбираасаа гэж хүсэж байна. Эндээс гайхалтай ивэл нэг үсэл таны мэдлэг бүр цэцэглэх болно. Хайраар бүр бэлгах болно ах トゥ сэ. Амен. Тэгээд та бүхний нөгөө хүсэж байгаа сайн сайхан зүйл чинь зүгээр л үүлнээс бороо асгарж байгаа юм шиг л зүгээр та бүхний амьдрал руу хасгарах болно. Эхлээд бид нар юугаа шийдэх ёстой? Асуудлаа шийдэх ёстой. Тэнд өвдөж байгаа тэр эдээ байр тэр юм шахах ёстой. Өвчнийг нь авч аях хэрэгтэй. Тэгээд дараагийн алхам руу бид нар алхах ёстой болно. Амен. За хэдэн ишлэл хараад бүгд хамт залбирцгаая. За 1-р Коринт номын 13-ийн 8-р ишлэлийг бүгд харъя. За Коринт номон дээр л явж байгаа хэдүүлээ. 13-ийн 8. За би эндээс уншиж өгнө. Хайр хизээч дуустдаггүй. Харин иш үзүүлэг үгүй болж хэл ярих уу зогсож мэдлэг алга болноо. Нөгөө авсан жоохон мэдлэг чинь юу вэ? Сүулдэ байхгүй болноо гэж хэлж байна. Харин юу нь үлдэнэ гинэ? Эзний дотор хайрлсан хайр чинь үлдэнэ гинэ. Тэр чинь бүр мөнхөд чамтай, тантай хамт байна гинэ. Амен үү? Тэгэхээр бид нар жоохон илүү мэдлэг рүү, илүү мэдхийг, илүү мэдж байгаа зүйлдээ ихрэхээс илүү юу вэ? Тэр жоохон мэдлэгээ хайраар бордё. Түрүүн хэлсэн. Хайраар дэтгийе. Хайраар тэжээ. Тэгээд ер нь эцэстээ тэр хайр чинь үлдэнэ. Амен. Бид нар хүмүүст өгсөн сайн сайхан зүйлийн ер нь юу нь үлдээдэг юм бэ? Тэр чин сэтгэлээс хайрлаж өгсөн хайрын тэр бэлэг, хайрын тэр сэтгэл, хайрын тэр нэг ганцхан өгүүлбэр л үлддэг шүү дээ. Тийм ээ?
Би чамд хайртай гэдэг үг л үлдэнэ. Түүнээс би чамд машин авч өгсөн, би чамд байр авч тэр үлдэхгүй гинэ. Тэр дуусна. Би ийм мэдлэгтэй, ийм одоо би чамайг ингэж мэдлэгээр тэтгэлээ, би чамайг ингэж сургалаа. Тэр ер нь сүулдэ юу вэ? Баахгүй үлдэхгүй гинэ. Харин чин сэтгэлээсээ хайр ширнэсэн үг зүрхэнд хадагдана гэж хэлж байна. Амен. Амен. Халелуя. Дараагийн ишлэлийг бүгдээрээ хамт харцгаая. 14-ийн 6 дугаар ишлэл. Коринтом дээр л явж байгаа. За. Ах トゥ нараа. Хэрв би та нар дээр очиж хэл ярихгүй-гаар ярьлаа гэхэд илчлэл, эсвэл мэдлэг, эсвэл иш үзүүлэг, эсвэл сургаалаар ярихгүй л бол та нарт ямар тус болох билээ? Паул энэ дээр мэдлэгээр ярина гэж хэлж байна. Тийм. Заримдаа бид нар мэдлэгээр ярихгүй бол болохгүй. Ойлгохгүй шүү дээ. Мэдлэг ерөөсөө хэрэггүй гэсэн үг биш. Мэдчихэж эндээс ярих хэрэгтэй болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Паул үүнийг ярьж байна. Мэд хэрэгтэй. Мэдчихэж бид нар бусдад ярина, бусдад зөвлөнө, бусдад хэлнэ. Тэгэхдээ мэдлэг юу вэ? Биднэрт хэрэгтэй. Бүр сайн хэрэгтэй. Бүр ихээр хэрэгтэй. Гэхдээ түүнийгээ бид нар зөв бөгөөд хайр дотор тижиж дитгэж чадвал тэр нь жинхэнэ гайхалтай ивэл ерөөлийг өгч чадна гэж хэлж байна. Амен. Паул үнийг хийсэн гэж итгэдэг. Паул мэдлэгийг авсан. Тэгээ мэдлэг дээрээ юуг нэмсэн бэ? Тэр хайрыг нэмсэн. Тийм учраас тэр хязгааргүйгээр уучлахын тулд, хязгааргүйгээр хайрлахын тулд би хизээж дахиж мах идэхгүй гэж хэлж байна. Энэ юуны улмаас? Энэ зүгээр л хайрын улмаас. Амен. Тэгэхээр бид нар бас мэдэх ёстой. Мэдцгээ яах тус. Амен. Мэдлэгээр бэлгацгаая. Библийг уншихгүй гэж хэлээгүй шүү, тийм ээ? Өнөөдрийн номлолын дараа за энэ юу н хэрэггүй юм байна. Библийг уншихгүй бай. Зүгээр л хайрлаа. Яг үнэндээ тэр хайр чинь энэ Библиэс гарна шүү. Эндээс ундрна шүү дээ. Энэ мэдлэгээс ундрна. Амен. Түүнээс за энэ юу н хэрэггүй юм байна. Энэ үйлчлэлч хэрэггүй юм байна. Юу н энийг хийгээд хэрэггүй юм. Зүгээр л хайрлаа. Гэтэ яг үнэндээ энэ хайр чинь тэр үйлчлэлээс чинь бас ундрна шүү байх тус. Амен. Тэр хичээл зүтгэлээс чинь ундрна. Энэ Библийн мэдлэгээс ундрна. Холбоотой шүү. Буруу ойлгочихгүй тийм ээ. Буруу ойлгоо за энэ ер нь Библийн сургуульд сурах хэрэг алга гэдэг. Ингээд ухарчвал одоо бааларлаа шүү дээ тийм ээ. Буруу ойлгосон хэрэг болно. Библийн сургуульдаа сайн сур. Тэр мэдлэгээ олж ав. За Магдалины бага урьж байна. Тэр хэрэгцээтэй бүх зүйлийг олж ав. Харин үүн дээрээ эзний дотор хайраар бэлхаж тэр үйлчлэлээ та бүхнийг босгон байгуулаасаа гэж хүсэж байна. Амен. 15-ын 34 дугаар ишлэгийг уншъя. За, та нар зөв ухааралд ир. Нүгэл үйлдэхэ бол. Учир нь замд заримд нь Бурхны тухай мэдлэг алга. Би та нарыг ичих гэж үүнийг хэлж байна. Амен. Та бүхэн нүгэл үйлдэхэ бол гэж хэлж байна. Нүгэл үйлдээд байгаа чинь Бурхны доторх мэдлэг байхгүй байна гэж хэлж байна. Тэр алдаа дутагдал, тэр гэм нүгэл, тэр муу муухай зүйлээ та бүхэн өөгшүүлээд байгаа чинь Бурхныг мэдэх мэдлэгээр хомс байна гэж хэлж байна. Амен. Тэгэхээр мэдэх хэрэгтэй. Мэдснээрээ тэр гэм нүгэл, тэр алдаа зорчил, тэр дутагдлаа яах вэ? Засах арга замыг олно шүү дээ хатас. Библиэд ихтэй заримдаа ийм ер нь их төвхтэй. Их ойлгоход хэцүү. Унжралда одоо ингээд холбоо сүлбэ их нарийн. Тэгээ би Библийг бүрэн мэдсэн гэж та бүхний өмнө хэлж чадахгүй шүү дээ. Би жоохон мэднэ. Жоохон мэднэ. Магадгүй энэ зааланд надаас илүү сайн мэдж байгаа хүмүүс олон байгаа гэж би бодож байна. Амен. Амен. За Филиппо 1:9. Энэ ишлэлийг бүгдээр уншаад тэгээд хамт залбирцгаая. За, хатах уншаадах юм. Хатах хараадах юм. За. 1:9 ишлэл. За, хайр чинь мэдлэг ба бүх ирсэн ухаанаар улам бүр бэлхах болтугай гэж би залбирдаг. Амен. Дахин тунгаагд. Хайр чинь мэдлэг ба бүх ирсэн ухаанаар улам бүр бэлхах болтугай. Та бүхний амьдрал дээр энэ хүү хайр бэлхах болтугай. Мэдлэгээр та бүхэн маань бэлхах болтугай гэж та бүхнийгаа ерөөе. Хамтдаа бүгдээрээ залбирцгаая. Хамтдаа бүгдээрээ яг өнөөдрийн энэ үгийг тунгаан бодцгаая хамтдаа. Би жоохон мэдсэн мэдлэгээр хэн нэгнийг
өдрүүлж исэн, унгааж исэн, зөвхөрөөж исэн бол та намайг уучлаач гэж бүгдээрээ залбирцгаая. Харин магадгүй зарим хүмүүс би ааваа мэдээгүй байна. Мэдхэд минь та туслаач гэж та бүхэн залбирч. Эзний өмнө тунхаглаач гэж хүсэж. Магадгүй зарим хүмүүс тэр мэдсэн мэдлэг нь хин нэгнийг өдрүүлж, хин нэгнийг унгааж, хин нэгнийг зөвхөрөөсөн гэдгийг та бүхэн мэдчих. Харин тийм бол та бүхнийг гимшин залбираасаа гэж хүсэж. Бүгдээ хамт магтан дуулцгаая. Өнөөдөр мэдлэг хайраар бэлхэж, хайраар тэжээгдэж, хайраар амилдгаа гэдгийг өнөөдөр энэ бүлгээр бүгдээрээ тунхаглалаа. Тийм учраас бүгдээрээ хамтдаа тунхаглав, магтан дуулан хамтдаа залбирцгаая.